Өдрийн мэнд хүргье. Танилцах нэлээд шаардлагатай тэгээ ажлын хэсэг байгуулна гэж бол ойлголоо. Тэгэхээр тэр үед нь бас нэлээд асуултуудыг асууна. За хөрөнгө оруулалтын гэрээгээд танаа энэ за хэд слайд байна да? 8 дахь байна уу? Монголын засгийн газрын байр суурь, Рио Тинтогийн байр суурь хоёрыг хооронд нь хараад таны хэлсэн зүйлүүдтэй уялдуулаад бодож байлаа л да. Тэгээ тэрнийхэн хүрээнд асууя. Тэгэхээр энэ манай байр суурь болохоор хөрөнгө оруулалтын гэрээндээ өөрчлөлт оруулъя гэж ерөнхийдөө уншигдэж байна. Дээрх асуудлыг ажлын дэд хэсгүүдийн дүгнэлтээр бол баталгаажуулсан байгаа юм байна. За Рио Тинтогийн байр суурь нь болохоор энэ арбитрийнхаа 2024 оны 12 сарын 19-нд гарсан маргааны шийдвэрийнхаа дагуу хөрөнгө оруулалтынхаа гэрээнд энэ тусгай зөвшөөрлийг шилжүүлээд авах хэрэгтэй юм аа. Засгийн газар дангаараа хийчих юм аа. Улсын хурл руу оруулах шаардлагагүй маа л гэж байгаа юм шиг уншигтаад байна л да. Одоо яг ямар хэвцтэй явж байгаа юм бол одоо энэ гэрээний хилцээр энэ хоорондын ажлын хэсэг дээр байгуулсан байгуулав. Мэдээж тийм техникийн асуултууд бол байгаа. Гэхдээ яг тийм гол зүйлэл таялаад өгч юун дээр нь бас ямар асуудал байна? За асуултанд 3 номерт Туван сайд хариулъя. За энэ нэлээд одоо том асуудал байгаа. За тэгээд яг өнөөдрийн байдлаар бол засгийн газрын зүгээс оюутлогын одоо өмнөх хурлын үед хэрэгжижсэн 103 дугаар тогтоол, их хурлын тогтоол гарсан. Энэ 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж одоо гүйцэтгэлийг их хурл танилцуулах ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар намайг томилсон. За мөн үүнтэй зэрэгцээд энэ оюутлогын татврын маргаантай холбоотой асуудлаар арбитрийн одоо маргаан явж байгаа. Яг одоо олон улсын арбитр дээр энэ асуудлыг хариуцж байгаа ажлын хэсгийн дарга нь Алтан гэрэл сайд явж байгаа. За тэгээд үндсэндээ яг энэ хоёр асуудлын хүрээнд оюутлоготой бид нар бол энэ ажлын хэсгийнхаа хүрээнд бол байнга уулзаад Рио Тинтогийнхонтой ч гэсэн ингээд уулзаад явж байгаа гэдгийг хэлье. За мэдээж энэ асуудлыг ярихаар яг бодтойгоор бол энд байгаа хүмүүсийн ихэнх нь энэ юун дээр оюутлогын гүний уурхайтай очиж танилцсан. Гүний уурхайн одоо доор байгуулагдж байгаа түнэлийн байгууламжууд нь бол яг энэ лицензийнхаа хил дээр тулаад ирсэн байна. Тэгэхээр энэ дээр одоо энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх гэдэг ийм асуудал байгаа. Оюутлогын компани Рио Тинтогийн зүгээс бол энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол бид нар бас яг энэ онтрогийн талбаар орох асуудлаа одоо төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулад өөр тийшээгээ олборлолтынхаа одоо асуудлыг хийгээд явна. Тэгэхээр энэ нэлээд одоо цаг тулсан асуудлаа гэж ингэж асуудлыг тавьдаг. За тэгэхээр энэтэй холбоотойгоор бол нөгөө саяны уншсан алт мөнгө зэсийн өндөр агуулгатай хэсэг энэ онтрогийн лицензтэй талбайд хамаарч байгаа учраас хэрвээ одоо өөрчлөгдөөд төлөвлөгөө өөрчлөгдөөд явбал манай Монгол улсын хүртэх өгөөж одоо 2037 гэж байгаа хувь өгөөж бол бас хойшлох ийм одоо асуудал байгаа гэдгийг хэлье. За мэдээж онтрой компани Рио Тинто компани хоорондоо арбитрийн шүүхтээр асуудлаа тавиад энэ дээр бол онтрой компани талд шийдвэр гарсан буюу түрүүний тэр ярьсан ашиг хуваах гэрээний дагуу хийгдэх хамтран ажиллах гэрээг байгуулах хугацаа маш удаан байна. Энэ хугацаа нэлээд алдаж байна гэдэг асуудлаар шийдвэр гарсан учраас энийг ахиулахын үүднээс энэ одоо лицензийг шилжүүлэх бусад асуудлууд бол орж ирж байгаа. За Монгол Улсын засгийн газрын барьж байгаа байр суурь бол энэ мэдээж сая засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээр стратеги 16 ордын 8 ордын хил хязгаар тогтоогдоогүй байсан. Энэ 8 ордыг бүгдийн 8 улангийн нэгдсэн байдлаар оруулж ирж өнгөрсөн өмнөх засгийн газрын хуралдаанаар стратеги ордуудын хил хязгаар бүрэн тогтож дууссан. Энэ хүрээнд оюутлогын бүлэг ордын хил хязгаарыг тогтоохдоо онтрой компани 2 лиценз энэ За гүйцэд хариулъя. 3 номер. Энэ хил хязгаар дотор орсон байгаа учраас энэ бол одоо стратегийн орд гэдэг ангилалтаа ороод мөн засгийн газрын одоо өнгөрөх оны 11 сарын одоо шийдвэрээр энэ одоо 34%-ийг тогтоох асуудлыг одоо учрал сайдад үүрэг болгосон хүрээнд энэ асуудал яригдана. За тэгээд энэ мэдээж стратегийн ортой холбоотой хөрөнгө оруулалттай холбоотой асуудал учраас засгийн газраас хилцээд улсын хуралд өргөн барьж шийдвэрлэх гэдэг ийм байр суурь дээр байгаа. Тэгээд ойрын хугацаанд
энэ асуудал засгийн газраар орж улсын их хурл руу шийдвэрлэхээр орж ирнэ гэдгийг хэлье. За уян гишүүн тодруулж асууя. Ойрын хугацаа гэдгээ бас тодруулж хэлсэн дээр баг. За тодруулаад нэг зүйлээ хэлье. Өнгөрсөн 7 хоногт тухай баясгалан гэдэг нүүд Монгол талаас тузад суудаг бүсгүй Монголын үндэсний телевиз дээр байна уу, Тэнгэр телевиз дээр байна уу яриа өгсөн байсан юм аа. Тэгээ энэ арбитр дээр маргаан нь Нонтрогийн тал шийдэгдсэн учраас ашиг хуваах гэрээ 80% 20 буюу тэр гэрээнийх бол хийгдсэн юм билээ. Тэгэхээр энэ хийгдсэн энэ ер нь бол тэгэл бүгдээрээ ажлын хэсгээ байгуулаад цаашаага мэдээлэл бүх талаас нь сонсох ёстой юм шиг сонсогдоод байна л да. Тэгээ зүгээр ямар тач хоёр тал ингээ яг энэ онтрогийн асуудлаар ажлын хэсэг байгуулад нэг ширээний ард суусан байгаа мó, суугаагүй байгаа мó, яг хизээ суухын, сууж эхэлсэн байх үед ямар асуудал байна, бид нар юу мэдэх ёстой вэ? За 3 номерт Туван сайд хариулъя. Маш тодорхой асуултууд асуулаа. За ажлын хэсэг бол ерөнхийдөө байнга уулзж байгаа. Нөгөө талтайгаа. За саяхан бас энэ Rio Tinto группийн одоо гүйцэд захирал Жекоб бас Монгол улсад ирсэн, Зэсийн группийн захирал нь шинээр томилогдсон энэ хүн ирсэн, Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын сайд нартай уулзсан. Бид бүхэн бол тэнд тодорхой байр сууриа хэлсэн. Энэ асуудлыг бол засгийн газар дангаараа шийдэх эрх мэдэл хүрхгүй, улсын хурал дээр одоо томоохон хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудал учраас энийг их хурл шийднэ гэдэг байр сууриа хэлсэн байгаа. Өмнө нь тэр яригдсан хоёр компани арбитрдсан холбоотой асуудал дээр бол 82 гэдэг дээр очсон байгаа. Яг тэгэхээр энэний гүний хэмжээ бол 560 метрээс доош орсон байгаа учраас энэ асуудал дээр бол Rio Tinto-гийн тал буюу OT-гийн талд 80%, Онтре компани дээр бол 20% нь одоо ашиг хуваах байдлаараа бол тогтоогдсон. Одоо харин бид нар За Туван сайд гүйцэд хариулъя. оюутлогод байгаа Эрдэнэс оюутлогоо эзэмшиж байгаа 34% эзэмшиж байгаа учраас оюутлогоо талд ноогдж байгаа 80%-ийн 34% гэдэг нь бол ингээд ер нь ойлгомжтой харагдаад явж байгаа. За Онтре талд байгаа 20%-ийн хэдэн хувийг яаж эзэмших вэ гэдэг асуудлыг шийдвэрлүүлэхээр улсын хуралд оруулж ирэхээр байгаа гэдгийг нэмжлээ. Тэгээд энэ асуудал өнөөдөр ажилтны байнгын орооноос шийдвэр гараад танилцуулах мэдээлэлээр орж ирж байгаа. За тун яг хугацааг бас хэлж чадахгүй байна. Тун ойрын хугацаанд засгийн газар энэ асуудлыг улсын хурал руу оруулж ирнэ. За зарим хариултнууд дээр бас нэмж бас тайлбар өгөх баха. Тэгээд